мэдээлэл хийж бодсон юм аа. 11 оны 12 сарын хаваас эхлээд энэ төмөр зам барихад нэмд орж садавалж байна. 100 мянган айлын уран сууж барихад нэмд орж садавалж байна. Ажил хийхгүй байна гэсэн яриаг тэр үеийн зам тээврийн сайд байсан Баттулга удаа дараа хийж сонин хэвлэл ярилцлага өгсөн. Хамтарч нэг засгийн газарт байж аж буруу зөв мэдээллийн хойноос хөөцөлдөж дэмий юм яриад яах вэ гэж нэг хэсэг төвчлээ. Бас засгаас гараад явсныхан дараа хойноос нь чулуу шидэж яах вэ гэж бас нэг хэсэг төвчлээ. Нийт дүнгээрээ би нэг 4 сар орчим энэ яриаг төвчж өнгөрүүлсэн. Өнөөдөр энэ хоёр асуудлаар бодит мэдээлэл өгөх цаг нь болсон гэж миний бие үзэж энэ хэвлэлийн хурлыг хийж байна. Нэгдүгээрт төмөр замын асуудлаар. Энэ төмөр замыг хамтарч барих талаар Оросын холбооны улсын төмөр замын нийгэмлэгт удаа дараа ил далд хэлэлцээр хийсэн. Яхунин гэдэг хүн Монголд 3-4 удаа ирж Монгол төрийн ерөнхийлөгчөөс эхлээд Баттулга хүртэл бүх хүнтэй уулзж яасан. Цаана юу явагдаж яасан гэхлээр 5-7 ордын ашиглалтын лицензийг Оросын талд өгч энэ үндсэн дээр хамтарсан төмөр зам барина гэдэг ил далд яриаг хэлэлцээрүүд явагдаж байсан учиртай юм аа. 2-3 удаа засгийн газар дээр гэнт асуудал оруулж ирж түлхээд байхлаар нь сүүлчийн удаа би төвчлөхөө цаана юу хийгээд байгаагаа та нар хэлье. Удаа хэлэх цагчин болсон гэдэг шаардлага тавьсан. За энэ дээр хариулсан хариулт нь бол энэ 5-7 ордын лицензийг Оросууд өгөх тухай яриаг хэлэлцээр төмөр замтай холбогдуулж хийгдэж байгаа гэдэг зүйлийг ярьсан. Тэр үндсэн дээр Монголын төмөр замын дэдвч гэдэг компани байгуулагдаж төлөөлөн удирдах зөвлөлийн дараагаар нь Оросд эчин сайд байсан ханга гүйцэтгэх захирлаар нь Морозов гэдэг хүн томилогдсон юм аа. Оросын Морозов гэдэг хүн томилогдсон. Зөв нь бол энэ төмөр компани энэ төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын 15-20 төмөр зам барих хэрэгтэй байсан юм аа. Анх гэрэг хийж явах үед. Тэгээд төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого батлагдсны дараа Баттулга сонд ярилцлагатай 2 жилийн дотор энэ төмөр замыг барьж дуусгана гэсэн. Ийм мэдээлэл хийснийхаа дараа энэ Оросуудаас холдсон. Тэгээ сүүлд нь нууцаар Солонгос хятадын хамтарсан Моркоро гэдэг групптэй төмөр зам байгуулах гэрээ гэдэг нууц гэрээ байгуулсан. Монголын төмөр замаас Монголын төмөр зам компани захирал Батцая гэдэг хүн оролцож энэ гэрээнд гар үсэг зурж Солонгост тэр гэрээнд гар үсэг зурж явах үедээ гар хөл барьж ясан ийм зураг интернет дээр тавигдсан. Ийм юм болсон байна, ямар учиртай юм гэсэн асуулт тэр үед нь тавьсан чинь тийм юм болоогүй худлаа ташаа мэдээлэл байна гэж худал хэлээд өнгөрсөн. Ийм гэрээ бодтойгоор байгуулагдсан. 20 хуудас гэрээ англи дээр байгуулагдсан. Баттулга зөвшөөрч баталсан ийм гэрээ байна. Ийм гэрээ байна. Энэ гэрээ 2011 оны 3 сарын 19-ний өдөр байгуулагдсан. Энэ гэрээг өнөөдөр Монголд мэдж байгаа хүн бараг байхгүй. Засгийн газарч мэдэхгүй байна. Дөнгөж саяны асуудлаар төмөр замын асуудлаар засгийн газрын хуралдаан дээр мэдээлэл сонслоо. Энэ гэрээний төслийг зам тээврийн яамных мэдэхгүй гэрээг. Энэ гэрээг төмөр замын хэрэг эрхлэх газар мэдэхгүй байна. Ийм гэрээ байгуулагдсан байна. Материал өгөө. Ямар учиртай юм хууль зүйн талаас нь үзье гэсэн чинь ийм гэрээ байгуулаагүй гэж худлаа хэлээд энэ материал өгөхгүй байна. 20 хуудас гэрээ байна. Ийм юмнаас шалтгаалаад энэ төмөр замын ажил зогссон. Нөгөө Монголын төмөр замын дэд бүтц гэдэг компани Гонконгод байгуулагдсан. Гэдэг нэртэй чухам хаана юу хийгээд яваад байгаа нь одоо хүртэл Монголд
мэдэгдэхгүй байна. Энэ Оросуудаа 5 дулгал лицензийг барьцаалж гэрэг хэлэлцээр хийж явах үед бүгд найрамдах Хятад улсын холбогдох яамны дээд сайд Монгол дэрж энэ урд айлтаа бас санамж бичигт гар үсэх зурсан Баттулга яам. Тэгээд тэр дээд сайд нь Бээжингийн онгоцны буудлын дээр буухад өчигдөр зурсан санамж бичигч нь хүчингүй шүү гэдгийг Монголын элчин сайдын яамных нь мэдгдсэн. Энэ төмөр замын нөхцөл байдлаас шалтгаалаад Монгол Оросын харилцаа бүгд найрамдах Хятад улс Монгол улсын харилцаа туйлын төвөгтэй байдал орсон. Энэ ил далд гэрээнүүдээс болж. Одоо 5 дулгын гэрээн дээр гацчаад байгаа үндсэн шалтгаан нь яг энэ ажилтай холбоотой юм аа. Шалтгаан нь нэмдурж саадуулаад байгаад биш. Ийм хууль бус үйл ажиллагаанууд явагдаад байсан учраас би засгийн газрын хуралдаар та нар ажлаа Монгол төрийн хуулийн дагуу явуулах ёстой шүү. Хууль зөрчиж олон ажиллагаанууд хийгдэж байна шүү. Хууль зөрчих юм бол эргээд эвгүй байдал засгийн газар асуудал хариуцсан сайд албаны хүмүүс орно шүү. Наадах чинь асар өндөр өртөгтэй төслөө. Энийгээ тэр тендер мендер шалгаруулдаг журмаараа яваараа гэдэг юмыг хэлээд дийлдэлгүй юмнууд хийгдсэн. Тэгээ сүүлд нь хоёр талдаа хуурам ихтэл хийж бензин дуусаад ирэхлээр нэмдуржаас болж энэ төмөр замын ажил гацсан гэдэг худлаа мэдээлэл тарааж амиа хаацалж байгаа явдал гэдгийг би хэлье. Тэр миний ярьж байгаа 20 хуудас гэрээн дотор эхлээд Чой болсон хүртэлх 1100 км зам төмөр зам тавина. 1 км төмөр замын өртөг 1.1 саяас 2.1 саяас 2.5 сая доллар байна. Нийт 1100 км зам тавих юм бол 2.1-ээс 2.5 тэрбум доллар зарцуулагдана гэсэн тооцоог хийсэн байна. Ийм дайны өртөгтэй юмыг тендергүүгээр тэгээд гэрэгийн нууцаар байгуулад хийх тухай асуудал ардчилсан Монгол нийгмийн төрд байхгүй. Засгийн газраас нуудаг, яамнаасаа нуудаг, агентлагаасаа нуудаг ийм гэрээ хэрэггүй байж таарахгүй. Ийм зүйл. Нэг хоёрдугаар тэр гэрээн дотор зааснаар энэ Чой болсонгийн чиглэлийн 1100 км замын төсөл амжилттай хэрэгжих юм бол хоёрдугаар ээлжинд гашуун сухат нарийн сухатын чиглэлийн төмөр зам тавина гэсэн ийм заалт оржээ тэр гэрээн дотор. За ингэж тооцох юм бол Лавл Маниусын үед гашуун сухат нарийн сухатаар төмөр зам явахгүй нэ. Би хувьдаа бол өнөөдрийн өөхнөөс маргаашийн ууш гэдэг Монголын үг байдаг. Эхний ээлжинд энэ асуудал дагуулад байгаа гашуун сухат нарийн сухатын төмөр замыг нэн яралтай тавьж энэ усал аваар байгаль хамгаалах асуудал, гихметийн асуудлуудыг хурдан шийдэх ёстой гэдэг хатуу байр суурьтай. Энэ төмөр замын бодлогын баримт бичих их хурлд орохын өмнө ч би энийг ярьжсэн, сүүлд нь засгийн газрын хуралдаан болгоноор би энийг ярьж байгаа. Ийм их хэмжээний нүүрсийг машинаар ачхын тухай асуудал байхгүй шүү. Ямар ч автозам тавиад наа чинь нэмэр байхгүй. Зүгээр л гашуун сухад нарийн сухад чинь ачаалаад авахгүй байх хугацаа 2012 он байна. 12 онд чинь гашуун сухад оюу толгой хөдөлж эхэлнэ. Ухаан худаг дээрээс нэмээд Эрдэнэс хэмжээл орж энэ 5 толгой асар их хэмжээгээр нүүрс гаргаж эхэлнэ. Энэ их нүүрсийг машинаар зөөхөн тухай асуудал байхгүй. Улс орныхаа хөгжлийг бод, ард түмнийхээ амьдралыг бод, аваар услаа бод, зам харгуугаа бод. Тийм учраас энэ асуудлаа хурдан оруулж шийдвэрлүүлэх гэдэг саналыг тавиад явахгүй байсан шалтгаан нь энэ нууц гэрээнд оршноо. 2008 онд Баяр ерөнхий сайд байх үед гашуун сухат чиглэлийн 240 км, нарийн сухат чиглэлийн 45 км зам тавих зөвшөөрөл олгогдоод холбогдох компаниуд нь гэрээгээ бэлэн болгоод туузаа хайшлаад ажил эхлэх гэж яхад нь таслан зогсоосоо.
таслан зогсоосон үндсэн шалтгаан нь бол энэ 5 толгойн урдын лицензийг бусдад хамтарч ашиглах, энийгээр далимдуулж төмөр зам барьсан зүг энэ улс төрийн зорилгоор энэ ажил зогссон. Тэгээ сүүлд нь энэ асуудлыг ил яриад ирэхлээр нэмдэж 300 машин урагшаа явуулж зам зогсоолоо гэдэг худлаа яриаг засгийн газрын хурлын дээр энэ асуудал яригдсны дараа 3 хоногийн дараа нийгмийн төв сонир гаргасан 100 машин. Ийм юм болоод байна. Ийм юм болоод байна. Хоёрдугаар асуудал орон сууцны асуудал байна. 100 мянган айл орон сууц гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чадан ядан асуудал оролдоод байгаа нь үнэ. Би энэ ажилд ямар ч садаа болохгүй байгаа. Ярьж байгаа юм бол дахиад хуулийн асуудал. Дахиад хуулийн асуудал. Баттулгын орон тооны ус зөвлөх Ууган Баяр гэдэг хүн урагшаа явж 300 сая долларын зээлийн гэрээнд нэлээд оролцсон байдаг. Сүүлд нь энэ 300 сая доллараар шинэ арм гэдэг хороол барихад Монголын талын оролцогч нь энэ Ууган Баяр гэдэг хүний хувийн UB гэдэг компани байна гэд яриаг хийчихсэн. Өөрөөр хэлбэл сайдын зөвлөх хүн урд очиж яриаг хийгээд тэгээд тэр гэрэн дотроо Монголын талын хэрэгжүүлэгч нь миний компани байна гэж хийгээд ийм шийдвэр гаргуулсан. Ийм шийдвэр гаргуулсан. Тэгтэн би наа чи болохгүй. Та нар 300 сая долларын зээлэн дээр орон сууц барих асуудал яригж байгаа юм бол асуудал нь тендер шалгуулалтаараа явуугүй. Шудраг байя. Ерөнхийлөгчийн ярьдгийг зүгээр л шудраг байцгаая. Тэр тусмаа яриаг хэлцээр хийсэн хүн нь очоод хувийнхаа компанийг хэрэгжүүлэгч болчиход хүрээд ирж байгаа чинь хуулиндаа харш байна гэдэг л асуудал ирсэн. Ийм юмнууд болоод энэ ажлууд гацчихад байгаа. Тэрнээс би хүний юу ухаан удгаас байр авчихад энэ барилгын ажил, төмөр замын ажил зогсоод байгаа юм биш. Ер нь олон удаагийн бичигт би энэ зам тээврийн яамныханд хууль номынхаа дагуу ажиллаа хийгээрэй. Байнга танаа хууль зөрчиж гин шүү. Боловсруулалт чинь шаардлагагүй байна шүү. Хувийн сонирхол орж гин шүү. Хулгай зэлгээ болох гэж гин шүү. Энийг та нар болоороо. Бид мөнгө биш, төр хууль хоёр мөнгөө. Хожмын нөгөөдөр хариуцлах ирнэ. Би та нарыг дагаж шууранд орж чадахгүй. Шудраг ажиллаа гэдэг л ганцхан зарчим л би ярьж ирсэн. Одоо жишээ нь тэр төмөр замын төслөгийн жимиг Махенза гэдэг компаниар хийлгээд тэрний зардалд 15 орчим сая долларын төлнө гэсэн бичиг баримт бүрдүүлээд Хөгжлийн банкнд өгсөн байна. Тэр 15 сая доллар дотор 2.5 сая долларыг Баттулгын зөвлөх Гамбат гэдэг хүний хувийн компанид хуулийн зөвлөгөө өгсөн гэдгээр өгөх санал тэнд явж байгаа. Би энийг болохгүй гэж байгаа. Болохгүй гэж байгаа. Ямар яаж өртөгтэй хуулийн зөвлөгөө өгч гисэн юм. Яаглаараа заавал сайд хүний зөвлөх нэртэй хүн энийг авдгийг тендергүүгээр өөр компани хуулийн зөвлөгөө компани байгаагүй мүү гэдэг л асуудал яриад байгаа. Одоо тэр шинэ армаг хорооллын орон сууцны тоон дотор маш сонин юмнууд би энийг өөрөө зохиож яриад байгаа юм биш үү? Биш шүү. Хөгжлийн банкнаас сангийн сайд баяр цогтод албан ёсоор өгсөн танилцуулгын үндсэн дээр би ийм яриад байгаа юм. Одоо энэ засгийн газар төгсөн танилцуулга та нарт өгчий өөрснөө уншиж судалж үзнэ үз. Эхэл 6500 айл орон сууцны асуудал яригдаж байна. Бага үнэтэй орон сууц гэж. Тэгжээснэ Хөгжлийн банкнд очиад баталгаа гаргуулах болсон чинь 3995 болж буурсан. 3995 болж буурсан. Сая сангийн сайд урд айлын ажиллагаа асуудал яригдсан чинь энэ UB групп нь нэрээ солиод New Projector гэдэг групп маягийн юм болоод тэгээд нөгөө орон сууцны чинь тоон 3995 байжсна одоо 3660 болчихсон. Дахиад 400 орон сууц алга болчихсон. Ийм шалтгааны улмаас энэ яриад байгаа юм гацаад байгаамаа. Энэ бичиг дотор сангийн сайд баяр цогтод Хөгжлийн банкны төлөвийн дарга Батчаргалаас гэсэн танилцуулга дотор энэ байна. Тэгээ Хөгжлийн банк энэ мөнгөнд баталгаа гаргаж өгөх гээд санхүүгийнхаа 3 жилийн тайлан гаргаад өгч хуулийн дэм заалттай юм гэсэн чинь
тэр тайлан огт гаргаж өгөлгүй байжгаад сүүлд нь нэрээ өөрчлөөд барь хорон суусныхаа тоог багасгаад ингээд өөр нэртэй нэг эзэнтэй компани болоод орж ирж байгаа юм. Би олон хамтарсан засагт орж ажиллаж байгаа хүн. Ийм дайны луур гаргахгүй гэж л би тэнцвэдэг. Яг үннийг хэлэх юм бол ядаж засаг нь луур хийдэггүй байх ёстой гэж би хатуу боддог. Ядаж засаг нь хууль биелүүлэх ёстой гэж би хатуу боддог. Ийм хууль бус юмнууд явагдаад байсан учраас би энэ асуудал дээр байр суурь хат илэрхийлж байсан үнэ гэдгийг хэлье. За миний хийх мэдээлэл ингээд дуусч байна. Ууган баяр гэдэг хүн 2010 оны 10 сард Баттулгын зөвлөхөөр томилогдсон. Тэр Гамбат гэдэг хүн 2010 оны 2 сард Баттулгын зөвлөхөөр томилогдсон хүмүүсээ тушаална байна. Энэ үннийг төр олон нийтэд хэлэх цаг нь болсон гэж би бодож байна. Өчигдөр телевизээр яригдсан гэж юм лээ. Энэ МСС гэдэг группэд засгийн газар тэрчигтэй түүний дотор ардын нам, ардчилсан намынхан бүгдээрээ үйлчилдэг гэсэн ийм юмыг Баттулга яриад байгаа нь үнэн. Тийм юм байхгүй. Энэ асуудлыг ярьж байгаа, өмжилж байгаа хүмүүс нь тэр ард түмэнд үннээ хэлэх цаг болсон. Яг Miat компани гадаад нэрийг англи нэрийг бол авчихсан. Тийм ээ? Ямар ч хүн харсан дэрийг бол Miat л гэж ойлгоно. Ингээд ерөнхийдөө бол Miat компаниг зохион байгуулалтаар дампууруулж үнгөөдүүлэх процесс явагдаж байгаа нь бас үнэн. Ямар процесс гэрэ хэний хооронд явагдаж байгааг энэ яамныхын асуудлаар чиглэлээр судалж байгаа гэсэн засгийн газар танилцуулга хийн гэсэн. Байна. Энэ гэрээ өнөөдөр дэвтсэн зам тээврийн яам дээр алга, төмөр замын хэрэг эрхлэх газар дээр алга. Тэр Монголын төмөр зам гэдэг компаниас нь ийм гэрээ байгуулсан байна. Гэрээг өгөх гэхлээр өгөхгүй байна. Ийм л байдалтай байна. Нэг өөр төрлийн асуудал. Энэ дотоос нэгний асуудал, нийгэм хавцаа, цагдаагийн хамнаа нам одоо ингэж бас ханханд байж шүү. Энэ асуудал дээр та хөрсөн сайдын үеэр шударга хандсан юм байна. Яаж хандах ёстой вэ? Ямар байдлаар байгаа вэ? Энэ хуулийг дээдлээ сайдаа. Араа цагдаа юу? Энэ хуулийг зөвшөөрөх. Зарим сонин хэвлэлдэр нэмд орж оролцохгүй, нэмд оржаас ял асуу, хариуцлага асуу, дэг журам асуу гэсэн ийм юмнууд яриад байгаа. Яг энэ Сүхбаатар дүүргийн шүүх хуралдаан дээр болсон асуудлаар улсын ерөнхий прокурор, улсын дээд шүүх, хотын шүүх, дүүргийн шүүх, хууль зүйн дотоод хэргийн сайд болон яамтай ямар нэгэн хүсэл тавьж харилцаа болоогүй. Өнөөдрийг хүртэл шүү. Хэрвээ албан ёсоор асуудал тавьсан бол би тэр асуудалд анхаарал хандуулах хууль зүйн үндэс бүрдэх байсан юм аа. Би ийм хэрүүлд мэдээллийн хэрэгслэр нэг юм харчхад явган давхиж ороод байдаг нь би биш. Асуудал тавьсан бол би ном журмаар нь хандхал байсан. Жишээ нэг гудамжинд зодан болж байхад сахилгагүй хөгтөд талаас нь гүйж ордын зодан гэчгээ буцаг үгүй явчихдаг шүү дээ. Төрийн ажилд ингэж хандаж болохгүй. Нэг. Хоёрдугаарт энэ 7 сарны 1-ний хэрэг явдлын нас барсан хүмүүсийн арга гэрийнхэнтэй би тэр үед сайд болчихад 8 онд уулзсан. Өмгөөлөгч гаргаж өгөөд өмгөөлөгчийн зардлын асуудлуудыг зохицуулж өгөөд тэгээ сүүлд нь нас барсан хүн бүрт 50 сая төгрөг нийт өнгөөрэ 250 сая төгрөгийг арга гэрийнхэн хүмүүс толгодох ажлууд хийгдсэн. Хохирлыг нөхөн төлөвлөх хуулийн хүрээнд. Сая надад цагдаагийн албан хаагчдын гэрүүлийн хүмүүс өргөдөл гаргаж хандсан. Хэлмэгдүүлэх гээд байна гэж. Би тэр өргөдөл нь хууль зааснаар иргэдийн гаргасан өргөдлийг шийдвэрлэх хууль гэж байдаг.
30 хоногийн дотор хариу өгөх ёстой. Хариу өгөхдөө би зөвхөн хуулийн асуудлаар хариу өгсөн. Улсын ерөнхий прокурор Мөрдөн Байцаах алба, улсын прокурорын нэрэгдэх Мөрдөн Байцаах алба, хотын прокурор гэж тэр прокурорыг шүүгшилжүүлдэг эрхтэй 3 эрх үхэх субъект нь ганц хуудастай бичгээ уулсан. Тэр бичгэн дотор үндсэн юм нь бол наад цагдаа хорих шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын албан хаагчдыг цэргийн гэмт хэргийн бүлгээр шийтгэдэг хуульч нь 2008 оны 2 сарын 1-нд хүчингү болсон шүү. Энэ асуудлаа хууль зүйн талаас нь авч үзхийг хүсэж байна гэсэн ганцхан үгтэл бичгээ болсон. 61 оны эрүүгийн хууль гэж байдаг. Тэр хууль байдаг 87 оны эрүүгийн хууль гэж одоо наран гэрэл багш амар санаа дээр оролцож батлагдсан хууль байдаг. 2002 оны эрүүгийн хууль гэж байдаг, миний оруулж батлуулсан хууль байдаг. Энэ 2002 оны эрүүгийн хуулийн 274 дугаар зүйл гэж байдаг. 274 дугаар зүйлийн нэгд нь юу гэж заасан байд юм гэхээр Монгол улсын иргэн зэвсэгт хүчин бусад цэрэгт цэргийн үүрэгтэнд дайчилгаа сургууль цуглуулалтын үед цэргийн алба хаах талаар хуулиар тогтоосон журмыг зөрчсөн болвол цэргийн гэмт хэрэг гинэ гэж нэгдүгээрт нь тодорхойлоод 3 дугаарт нь цагдаа тагнур шүүхийн шийдвэр гүйцэтгэх гал төвмөртэй тэмцэх байгууллага нь офицер ахлагч, гал сүнэгч, хорих байгууллага алба хаагч энэ бүлэг заасан гэмт хэрэг үйлдсэн бол хариуцлах хүлээнэ гэсэн ийм заалт байсан. Энэ заалтыг хүчингү болгосон. Өөрөөр хэлбэл 61 оноос хойш 2011 он хүртэл 50 жил энэ цагдаагийнхныг цэргийн гэмт хэргийн субъект гэж үзэжсэн заалтыг 2008 онд хүчингү болгоод жирийн албан хаагч болгочихсон. Тэгээ 2009 онд ерөнхийлөгч өршөөлөг хууль оруулж ирэхдээ энэ энгийн албан хаагчдын үйлдсэн албан тушаалын гэмт хэргийг өршөөлт хамруулах хууль оруулж ирээд тэр хуулийн улсын их хурл баталчихсан. Энгийн албан хаагчдын үйлдсэн гэмт хэрэг гэдэг нь 260-аас ихтэй 62-3-аас ихтэй 4 зүйл байд юм. Албан тушаалаа хэтрүүлэх гэж байд юм, уруулах гэж байд юм, хайн хандах гэж байд юм. За нэг нь юу ч вэ? Цэргийн гэмт хэргийн бүлэгт ялгаагүй юуны энгийн албан тушаалын гэмт хэргийн бүлэгт хамаагүй ийм 4 зүйл байд. Тэгээ ийм хуулийн асуудал байна, энийг үзээч гэдэг асуудлыг л би тавьсан. Өөр надад энэ чиглэлээр шүүх прокурортой харьцах эрх байхгүй. За ер нь энэ асуудлын тухайд энийг хэтэрхий улс төржүүлсэн. Би буруутай, чи буруутай, цагдаа буруутай гээл. Ер нь бол сүүлийн үед үндсэн хуулийн агуулга зарчим энэ их хурл дээр асар их алдагдчих. Дээд хороо хуралдуулах нэрийдлэр, байнгын хороо хуралдуулах нэрийдлэр Мөрдөн Байцаах байгууллага дээр шалгагдж байгаа хэргийг энэ давчирж ярьж урьдчилан шийдвэр гаргадаг ёс энэ их хурл дээр тогтлоо. Зөвхөн ганц энэ дээр ч биш. Цагдаа уудсан гэдгийг чинь Тэмүжинтэй дээд хороо тогтоочихсон шүү дээ. Шүүх хурлаа хийчихсэн шүү дээ. Тэр дээд хорооны хурл бол шүүх хурл болсон. Би тэр үед их хурлын удирдлагад хэлж ирсэн. Наа чинь болохгүй. Хэрэг нь прокурорд шалгагдж яхад энэ давчир шүүх хурл хийж яадаг ёс байж болохгүй. Засаглал хуваах зарчим чинь байхгүй боллоо шүү. Үндсэн хууль чинь байхгүй боллоо шүү. Хэргийн нууцтай холбогдолтой асуудал дотор нь байна шүү. Ядаад хайсан. Одоо шүүх прокурорд юу үлдсэн юм гэхээр Тэмүжинтэй дээд хорооны гаргасан шийдвэрийг ёсоор болох ганцхан ажил үлдсэн. Цагдаа уудсан гэдэг. Аимшигтай юм болж байгаа. Би 3 үеийн төр зүтгэжсэн хүн. 1981 оноос хойш би 89 он хүртэл улсын ерөнхий прокурорын газар цэргийн шүүх асуудалд хяналт тавьдаг прокурор ажил хийж яг энэ цэргийн албан тушаалын гэмт хэрэг гэдгээр бүтэн 10 жил Монгол шийдвэрлэгдсэн хэргийг уншижсэн хүн бий. Дараа нь би цэргийн ерөнхий прокурорын 1-р орлогчоор
Мөрдөн Байцах ажил шүүхийн ажиллагаанд хяналт тавих ажилд нь 1-р урлагчаар очиж 90 оны 3 сар хүртэл энэ сайн уншдаг юмыг хэрэгжилж 2 жил би энэ ажлыг хариуцчихсан хүн шүү. Хүн шүү. Би 2 удаагийн прокурор хуулийг өөрөө санаачилж батлуулсан одоо мөрдөж байгаа энэ хууль. 2 удаагийн эрүүгийн байцаан шийдэх хуулийг санаачилж батлуулсан хүн шүү. Тэгээд энэ үндсэн хууль чинь алдагдаж энийг хурлч одоо энэ юу болж өөрч байгаа юм гэдэг олон удаа их хурлаас асууж байгаа. Энэ шүүх болчихсон юм уу? Прокурор болчихсон юм уу? Цагдаа болчихсон юм уу? Гүйцэтгэх ажлын уулдаг тагнуулын байгууллага болчихсон юм энийг хурлч. Юу болоод байна гэдэг асуудал. Одоо байтхаа социализмын үед төв хорондор хэргийг аваачиж ингэж ярьдаг танилцдаггүй байсан. Байхгүй. Огт байгаагүй. Би 10 жилийн ус 81 оноос хойш 10 жилийн усын дээжих улсын прокурорын ажлыг би мэднэ. Нэг ч хэргийг төв хорондор ингэж ил задгаа ярьж ясна төв би мэдэхгүй байна. Одоо бол тэгдэг болж. Зарим нь хонгаа барьчихсан давхиж явдаг болж. Арай хитэж байгаа үз. Тэр энд бол үндсэн хуулийн агуулгатай асар их зөрчил явж байгаа гэдэг нь ойлгомжтой асуудал. Хэзээ энэ жолоогоо татаж хэзээ энэ төр улсын асуудлыг ном журмынхын дагуу асуудал ханд сурахыг би мэдэхгүй байна. Эннээс болж байгаа. Хоёрдугаарт тэр ерөнхийлөгч чинь 194 дугаар зарлиг гэж байд юм. 194 дугаар зарлиг. Тэр бол онц байдал тогтоосон зарлиг. Тэр онц байдал тогтоосон зарлагт хууль заасан бүх арга хэрэгслийг ашиглаж албадан тараа гэсэн үг байд. Хууль заасан бүх арга хэрэгсэл гэж. Хууль заасан бүх арга хэрэгсэл гэдэг дотор онц байдлын хууль, цагдаагийн 90 батлагдсан мөрдөж ясна 94 онд байнуудаа бүрвийн үед батлагдсан цагдаагийн байгууллагын тухай хуулийн заасан бүх арга хэрэгслийг хэрэглээ гэдэг ерөнхийлөгч нь зарлиг гаргачихсан байт юм лээ. Ийм л юм болж байгаа. Эрхээ биш горилго тасраагүй байна. Шүүх прокурорын байгууллага энэ хуулийн нарийн нөхцөл байдлуудыг шүүх хурлын үеэр авч хэлцгийн байгаа юм шүү дээ. Ийм л юм. Ерөнхийлөгчийн үйлдэл үйл ажиллагаанд би үнэлт өгнөлт өгөхгүй л дээ. Миний гайхсан ганцхан юм бол дүүргийн шүүх нь ерөнхийлөгч танилцуулгачаад тэрний дагуу ерөнхийлөгч цагдаагийн даргатай уулзсан юм байл. Энэ институт хоорондын харилцаа гэдэг юм байдаг. Ерөнхий прокурортойгоо ярих, хуулийн сайдтайгаа ярих, засгийн газартайгаа ярих. Шууд сүүлчийн мөчөнд аваачиж асуудал тулгаад тэгэл иймэрхүү яриаг хэлэлцээр болсон юм байлээ. Би бол энийг зохистой зохисгон тухай үнэлт өгнөлт өгөхгүй. Ямар ч байсан зохистой бос. Зохистой бос. Манай цагдаагийн нөхдүүд яагаад арга гэрийнх нь яагаад бухимдаад байгаа юм гэхлээр хуулийн ийм илэрхий юм байгаа учраас бухимдаад байгаа байхгүй. Энэ цэргийн хэргийн зөвлөлтийн асуудал төр. Энэ шийдгүүлэх гээд ачигтаад явж байгаа хүмүүс чинь энэ хуулийг чинь түмэн жил хэрэгжилчихсэн хүмүүс бүгдээр энийг мэдж байгаа байхгүй юу? Арга гэрийнх нь бас мэдж байгаа байхгүй юу? Мэдээд ийм яриад байхлаар чинь та нар буруу ярьж чимээгүй цагдаагийн албаагч амаа амт гээ суулгаж болохгүй шүү дээ. 2008 онд намайг хуулийн сайдаар тамирчдад буцаад очиход цагдаа шүүхийн хооронд прокурор шүүхийн хооронд зарлаагүй дайныг хэлчихсэн байсан. Цагдаагийн арга гэрийн холбооныхны урд суул зарлчихсан. Прокурор Мөрдөн Байцах албаны хажууд баахан хүн суучихсан. Тэр үе ерөнхий прокурортой ярьж арай ядан байж тэрийг зохицуулж энэ цагдаагийн арга гэрийн холбооныхонтой цагдаагийн удирдлагыг уулзуулж ингэж энэ прокурорын ажилд хөндлөнгөөс оролцож болохгүй. Наад хууль бус шахалт хүсэлтэй болоо. Эрхээ биш наад улчин учир зүгийг нь байлгүй гэж хэлүүлээд тэгээд чимээгүй болсон юм байна. Болсон юм байна. Асуудал ердөө энд л байна. Энэ цэргийнхээ шийдэх заалт нь хүчингү болоод энгийн албан тушаалын хэрэг нь өршөөлд бүрэн хамрагчсан байгаа нөхцөлд дахин сэргээж шалгаад байгаа учраас энэ арга гэрийнхэн хүмүүс юм яриад болж өгөхгүй шүү дээ. Нөгөө талын хүмүүс нь ч гэсэн бас л хууль зүйн үндэсний юмнууд л яриад байгаа юм байл шүү дээ. Би өмгөөлөгчийн ярианаас тэгж сонссон. Яг хэн гэдэг цагдаа ямар маркийн буугаар ямар сумаар буудаж тэрийг тогтоогоод өгөөч гэж шаардлага тавиад байгаа юм байл шүү дээ.
Тэр зөв шаардлага шүү дээ. Хоёр талаасаа бухимдсан хүмүүс сугалчаад байна. Тэгээд энэ хүмүүсийн нэв зүгөөд нэг юмыг ойлгуулах шаардлага байна л да. Яагаад бүдлээ үүсгэж байна вэ гэхээр ерөөсөө энэ хэргийг улс төрийн зорилгоор ашиглах гэж бүх юм хийж штт. Бүх юм хийж штт. Ингэж болохгүй. Социализмын том хэрэгүүд яаж юухээр лагийн хэрэгэл, изотопийн хэрэгэл гээл том хэрэг яаж юухээр таслагдж яахыг би мэтгэл юм. Ийм хачин болж байгаагүй шүү. Их хурлын давхад орчихсон. Тэгээ баахан мэдээлэл хийдэг хууль бус шүүхтэй болчихсон. Одоо энэ их хурлын зарим бүтцүүд ерөөс шүүгчийн үүрэг гүйцэтгэж шүү дээ. Прокурорын үүрэг гүйцэтгэж чинь, гүйцэтгэх албаны үүрэг гүйцэтгэж чинь. Энэ чинь аюул. Би энэ байрны талаар хэлчихсэн. Одоо 3 дахь жилдээ би энэ байранд амьдарч байгаа гэдэг авилгалтай тэмцэх газарт нь мэдэгдчихсэн. Хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ биччихсэн. Энэ хүний эзэн нь хажууд байгаа. Сургуулаа төгсчгээд гэр бүл болох юм бол энэ байранд орчих юм. Би тэр 4-5 сая төгрөг төлдөг гэдэг чинь худлаа. Миний төлж байгаа юм бол байрынхаа сарын ашиглалтын зардлыг л төлж байгаа. 300 мянган төгрөг байд юм байлаа. Төлбөрийнх нь баримт байгаа. Мөн уухар сайн илчил гэдэг үг байдаг. Би хэзээч нууц юм хийдэг. Би ил байдаг. Юм нууж байгааг. Хулгай хийсэн хүн юм нуудаг болохоос биш хулгай хийгээг хүн тэр тусмаа хуулиасаад юм нууж хэрэггүй шүү дээ. Нууж яах юм? Ойлгомжтой асуудал шүү дээ. 4-5 саяар төрөөсийн төлбөр төлчихөд амьдрч яадаг тийм баяжчихсан төрийн албан хаагчиж хаана байдгийг байхгүй шүү дээ. Тэрэн дурвал 4-5 сая гэдэг чинь жилийн 60 сая төгрөг. 60 сая төгрөг. Тэр 60 сая төгрөгөөр 2 давхар байшин барьсан хамаагүй хэм амар шүү дээ. Монгол бий болсон нэг бодит үн юм бол Монголын барилгын энэ бүгд худлаа байна. Хөөсөн үн. Жинхэнэ өртгөөс 10-15 дахин өсчихсөн үн. Одоо өнөөдрийн сонин дээр тэр ганц удаагийн цагдаа орох төвийн байшин гарсан байваа. 3 м 50 өндөртөө болоок хашаата. 19,000 метр квадрат талбайтай. 3 блок байшин, хажууд нь 4 давхар эмнэлэг, энэ талд нь хөл авахын байр гээд бас нэг урдан шиг том байшин байна. Энийг бид нэр 5.5 төгрөгөөр босгосон шүү. За барилгын чинь бодтой үнийн 1 метр квадратыг бид нэр 250 мянган төгрөгөөр босгосон. Тэр 60 саяар чинь хувьдаа байр байсан хамаагүй дээр байт юм байгаа шүү. Би тийм ухааны ууч гэсэн амтан биш шүү дээ. Сарын 4 сая төгрөг төлж хүний байранд байжгаад тэгээс үүлд нь хураалах байртай гэж. Байхгүй. Би ерөнхий юм хэлчин цэргийн гэмт хэрэг гэдэг үүдээс үүдэлт асар их маргаан цаашдаа явагдана. Яг энгийн албанд энэ цэргийн гэмт хэргийн субъект биш юм болвол энгийн албан тушаалын гэмт хэрэг юм болвол наад хэрэг чинь аль хэдийн хэрэгсэхгүй болгочихсон хэрэгэ. Тэр ерөнхийлөгч элбэг дуржийн санаачлж оруулж ирсэн өршөөлийн хуулинд хөнгөн хүндөвтөр хэргийн хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагааг хэрэгсэхгүй болгоё заачсан байд юм аа. Миний оруулж батлуулсан хууль биш шүү. Хөнгөн хүндөвтөр хэрэг гэдэг нь бол 5 жил хүртэл хугацааны хорих ялтай хэргийг хөнгөн хүндөвтрийн зэрэглэлд тооцд юм аа. Эмт хэргийн 4 ангил байд юм. Хөнгөн, хүндөвтөр, хүнд, онц хүнд гэж 4 байд юм. Эхний хоёрынх нь хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагааг хэрэгсэхгүй болгочихсон юм аа. Энэс үүдэлтэй маргаан яваад байгаа байхгүй юу? Одоо ойлгогдож байна уу? Үгүй яаж зөрөөдөр байх вэ? Энэ эрүүгийн хуулийн дэмэл өөрчлөлт оруулах хууль намайг хуулийн яамнаас 2005 оны 7 сарын 1-нд явснаас хойш
Миний дараачийн сайд нарын үед боловсруулагдаж улсын их хурлд орж ирээд 2 жил улсын их хурлаар гацаад тэгээд ажлын хэсэгт нь одоо энэ Батүйл Лүндэ Жанцны эднэр орж баг их тэнгэр дээр сууж баахан юм болж жагаад 2008 оны 2 сарын 1-нд Лүндэ Жанцны их хурлын дарга байх үед батлагдсан хуулаа. Батлагдсан хууль. Маргаан юунд байдгүй гэхлээр цэргийн